Улсын бүртгэлийн зөвөрийн үйлчилгээгээ зорилттой бүлгийн иргэдэд сурчлах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй урьдчилан холбогдож, иргэн, эд хөрөн, хул этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаа. За жил бүр 3 сарын 1-нд олон улсын тэрэгэн цэцтэй иргэдийн эрхийн хамгаалалт өдөр болдог. Тэгээ энэ жил бүтэнцэн өдөр таарч байгаа учраас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс угтаж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Жил бүр энэ өдрүүдэд бас манай одоо төрийн байгууллагуудаас хамтарч оролцож үйлчлэгээ үзүүлдэг тэрэгэн цэцтэй иргэдэд маань мөн одоо тэрэгэн цэцтэй иргэдийн өдөрт бол ганцхан тэрэгэн цэцтэй иргэн гэхгүй тулгуур эрхтний бэрхшээлтэй тулслах хэрэгсэл хэрэгэлдэг ийм иргэд маань бас ирж үйлчлэгээ авдаг байгаа. Тэгээ энэ жилийн одоо арга хэмжээнд бол улсын бүртгэлийн газар аймгийн улсын бүртгэлийн газар маань бид нартай хамтарч ажиллаад өнөөдөр ирсэн бүх хүмүүсэд одоо тоон гарын үсэг авах бас одоо улсын бүртгэлтэй холбоотой асуудлуудыг бас газар дээр нь шийдвэрлээд ажиллаж байна. За тэгээд 25 онд бол манай улсын бүртгэлийн хилцээний хамт олон манай төвтэй бас хамтарч ажиллаад энэ отон туяа гэдэг тэрэгэн цэцтэй иргэний одоо комплекс ном 1-3 одоо бот номуудыг бүгдийг одоо бид нарт өөрсдийнхөө одоо санхүүжилтээр өөрсдийн одоо ажилчдынхаа хандвар манай төвд хандсан. Тэгээ энэ номнууд маань бүгд одоо манай аймгийн хэмжээнд 13 сумын дотор байрны хүүхдүүдэд бас хүрч очсон байгаа. Тэгээд энэ бол намайгийн адал явдал гэдэг нэртэй бас ийм комплекс ном байсан. Тэгээд ер нь бол бидний үйл ажиллагааг одоо үргэлж ингээд дэмжиж ажилладаг. Бид нар спортын тэмцээн уралдаанд явхад бас одоо гадаад пассвортын асуудал дээр бол улсын бүртгэлийн хилцээ маань маш одоо шуурхай түргэн үйлчлэл ажилладаг. Тэгээд бидний хувьд бол одоо бид нэг стандарт налуу зам болон одоо замын асуудлаас болоод үйлчлэгээ бол авахд бас маш хүндрэлтэй байдаг. Тэгээд энэ үйлчлэгийг маань бас хэлбэрчлүүр бас гэрт нь очиж үйлчилж байгаа ийм одоо үйлчлэгийг төрийн үйлчлэгийг одоо төрийн шуурхай хүргэж байгаа энэ хамт олонд бас баярлалаа гэж хэлье. Тэрэгэн цэцтэй иргэдийн эрхийн хамгаалалт өдрөөр одоо ухтаж бас энэ арга хэмжээнд хамгийн гол үйл ажиллагаа бол одоо тэрэгэн цэцтэй иргэд болон байнгын асраа шаардлагатай иргэд маань бас бие даан амьдрах төв буюу наран мандах нэртэй юм бие амьдрах төвийг одоо аймагт нээж байгаа. За энэ одоо бичиг баримтын шаардлагатай гэрчлэгийн асуудлыг бас улсын бүртгэлийн одоо хилцээний хамт болон одоо бүртгэгч нар маань ирж шууд төрийн шуурхай бид нарт бас энэ бичиг баримтын бүрдлийг маш шуурхайгаар хийж өгч гэрчлэгээ маань бас энэ арга хэмжээнд гардуулж өгсөн байгаа. Тэгээ дараачийн үйл ажиллагаанд бас олон улсын эрхийн хамгаалалт өдрүүдээр одоо ирж үйлчлэхээр болсон. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо ямар нэгэн асуудал байвал энэ арга хэмжээнд оролцсонгоо улсын бүртгэлтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлээрэй. Тэгээ бичиг баримттайгаа заавал ирээрэй гэж одоо уриалъя.